Illumination-ийн шинэ бүтээл Minions and Monsters-ыг Тэнгис кинотеатр онцолж байна. Illumination студийн 2026 оны хамгийн сонирхол татсан анимашн төслүүдийн нэг болох Minions and Monsters аль биесээр дэлхийд дахинд нээлттэй хийлээ. Despicable Me болон Minions франчайзаараа дэлхийд даяар олон тэрбум ам долларын орлого олсон тус студи энэ удаад өөрийн хамгийн алдартай дөрүүдийг цоо шин мангасуудын ертөнцтэй хослуулсан адал явдалд инэдмийн бүтээлээр эргэн ирж байгаа нь энэ юм. Кино сонирхогчдын дунд энэхүү төсөл богино хугацаанд олонний анхаарлыг татаж, сошиал платформуд дээр хамгийн их яригдсан анимашнуудын нэг болж өндөр хүлээлт үүсгэхэд байсан юм. Миньонуудын эдгээд хошигнол, эмх замбраагүй зан чанарыг шинэ мангас дөрүүдтэй хэрхэн хослуулах бол гэсэн хүлээлт фэнүүдийн дунд өндөр байсан юм. Illumination сүүлийн 10 жилд Despicable Me, Minions, The Super Mario Bros. Movie, The Secret Life of Pets Sync зэрэг амжилттай франчайзуудыг бүтээсэн бөгөөд Minions and Monsters нь студийн дараагийн томоохон брэнд болох боломжтой гэж салбарын шинжээчид үзэж байна. Ялангуяа гэр бүлээрээ үзэхэд тохиромжтой нь анимашн киноны зах зээлд Illumination өөрийн байр суурийг улам бэхжүүлэх зорилготой байгаа нь энэ төслөөс харагдаж байна. Minionууд энэ удаад аимшигтай атлаа хөгжилтэй мангасуудтай учирч дахин нэг хөгжилтэй түүхээр дэлхийд дахины үзэгчдийг байлдан дагуулах нэ. Харин одоо хүлээлт дуусаж энэ зуны хамгийн том анимашн төслүүдийн нэг Minions and Monsters Тэнгис кинотеатрт гарч эхэллээ. Энэ том хүчрхэг ирчүүдийг харж байна уу? Тэд та нарыг өдөрдөгчийг алсан гэж бодож байгаа. Quick? Одоо эхэлцгээе. Зогс. Чи мангастай кино зохиосон юм уу? Pika kaiju. Miso soup con gomae. Natenobu daifuku. Тимэ би иргэчлээтэй боллоо. Энэ юу вэ? Monster. Би хамгийн амар мангасуудыг таньна. Бид ягараа тэд маш сайхан сэтгэлтэй гарууд.